баян сарин 103 сая хайсууд бүртгүүлж чихүү энэ бол бизнес дотор тайлбар хангалттай 990 орон төрлийн дүнгийн змади чиглэлд оролцсон урваас 6 төрлийн хонжуугийн эзэн боломжтой тохиолдова хамаг баасан бүр 17 минутаас стимул телевизээр үрдэн та өөрөөр барилга борлуулалт гизгээс асалбараа хөдөлгөн авч тоглолтод оролцоорой. Оператор хонч амжилтаа өргөж. Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ 7 хоногийн ажлын бол хамгийн сүүлийн өдөр. Тэгээд би сая энд сууж исэн хамт олонноос нэг зүйлийг мэдлээ. Уул нь бол нөгөө Монголын багш нарын өдөр 2 сарын эхний 7 хоногт болтын. Тэгээд манай аав эгчийн фэйсбүүк дээр бас багш нарын баярын мэнд хүргэе гэсэн байсан. Тэгээд би гайхаад энэ нэлээ эртний юм ингээд тавьчихчтэй гэж бодож исэн чинь сая энд тэмүүлэн тэ чи яа сургууль сурдаг үлээ? Пэлхановгой сургууль сурдаг юм уу? За пэлхэн 4-р тэ. Тэгээд багш нарын баярлж байгаа юм. Тэгээд хүмүүсээс асуусан чинь өнөөдөр Монголын багш нарын баярын өдөр юм байна. Тэгээд бүгд маргааш юм байна гэхдээ жагааг хэлж байгаа манай зурлаач хэлж байгаагаар бол маргааш юм байна. Гэхдээ өнөөдөр бол за жоохон нөгөө ингээд хэлчих юм бол өнөөдөр багш нарын баярын битүүний өдөр бахнэ. Тэгээд маргааш та бүхэн сайхан баярлаарай. Өнөөдөр ч гэсэн сайхан баярлж өнгөрөөгөөрэй. Тэгээд манай үндэсний лотерейг үзэж байгаа за тоглож байгаа багш нар байх юм бол өшөө илүү их одоо аз хүсье. За ингээд 4D-ийн 3-р зэргийн хонжуурын хамгийн ихний машиныг ажилуулж ирсэн. За өнөөдөр манай зааланд сууж байгаа хамгийн бяцхан одоо 4 Пэлхановын нэрмжит сургуулийн 4-р ангид сурч тэмүүлэн 6D-гээр тоглож байгаа. За би бол нөгөө 4D-гээр тоглосоор байгаа нөгөө тоогоороо тоглоод байгаа. За эхний тоо бол 7 гэсэн тоо байна. 7 гэсэн тоо байна. За нийт эндээс бол 4 мөнгө гарах шүү дээ. 7 2 за 3 дахь мөнгө 3 дахь мөнгө Хүнлэг 2 гэсэн мөнгөдөг байна. 2 гэсэн мөнгөдөг. За хамгийн сүүлийн мөнгөдөг нь хэд байна? 7-2-2 гэх мөнгөдөг гараад ирлээ. За энд их сонь тохиолдол яг энэ ардл 7 гэсэн мөнгөдөг доороос агаараар үлээлгээд яг тэнд гацсан байна шүү. За. Одоо ингээ агаар доошоо буухаар бөмбөг маань доошоо буу. За тэр яг энэ дээрээ гацсан юм байна. За, гэхдээ энэ бол бүр нөгөө юуны гацалт бол биш шүү. Техникийн гацалт биш шүү. Энд бол яг ингээд яг энэ хонхорхоод орж ирээд ингээд харцсан байсан шүү. За, өнөөдрийн 4D-ийн 3-р зэргийн хонжуурын 4 тоо. Та бүхэн танилцсан уу? 7 2 2 5 гэсэн тоонууд гарч ирсэн байна. Өнгөрсөн 7 хоногт бас санаж ин өнгөрсөн 7 хоногт бишээ. Энэний түрүүчийн нэвтрүүлэгдэр дандаа юм хос тоонууд гарч ирдээсэн. За магадгүй одоо 4D-ийн 2-р зэргийн хонжуур дээр хос тоо гарч ирж магадгүй л юм те бүгдөө хамтдаа ажиглая. За 4D-ийн 2-р зэргийн хонжуур бол таны бооцоог 1000 дахин өсгөн. За 4 мөнгөлөг гарч ирнэ. Хамгийн ихнийх нь за эндээ зураастаа болохоор 9. Эхнийх нь 9. За дараагийнх нь 8. Дараагийнх нь 8. За тэрний дараагийнх буюу 3 дахь өмөлгөн 3 дахь өмөлг нь 5 гэсэн өмөлг байна. 5 9 8 5. За хамгийн сүүлийн өмөлг. Бооцоогоо 1000 дахин өсгөх тэр боломжийг олгох хамгийн сүүлийн тоо 7. За 4D-ийн 2-р зэргийн хонжуурын тоонуудыг дахиад танилцуулъя. Хамгийн эхлээ 9, хоёрт нь 8,
3-т нь 5, 4-т нь 7. За харин одоо 4D-гээр тоглож байгаа хүмүүс за 3 дугаар зэргийн хонжуураас таны бүгэлсэн тоо гарч ирээгүй бол за мөн 4D-гийн 2 дугаар зэргийн хонжуураас гарч ирээгүй бол магадгүй 3 дахь боломж буюу 4D-гийн 1-р зэргийн хонжуур тавьсан бооцоогоо 2000 дахин өсгөхтэр гараад ирэх юм билээ. Тийм үст. За. Энд нийтдээ 40 бөмбөлөг байгааг үзэгчд маань аль хэдийн сайн мэддэг болсон ба. Тэгээс 4, 1-ээс 4, тэгээд бүх тоонуудаас 4 байгаа. Нийтдээ 40 бөмбөлөг бий. Хамгийн ихнийх нь 7. Хамгийн ихнийх нь 7. За, дараагийн буюу 2 дахь бөмбөлөг нь 2 дахь нь 9 байх шиг байна. 9 байна. 7, 9. За, 7, 9. 3 бөмбөлөг. 5 гэсэн бөмбөлөг байна шүү. За, хамгийн сүүлийн бөмбөлөг. Хамгийн сүүлийн бөмбөлөг нь хэд байна? 4. За ингээд 4D-гийн 1-р зэргийн хонжуурын харгалзах тэр тоо бол за 1-т нь 7, 2-т нь 9, 3-т нь 5, 4-т нь 4 гэсэн тоо. За, нэвтрүүлэг маань өндөрлөх цөөхөн хэдэн минут үлдсэн учраас дүүд амжилт хүсье. Тэмүүлэн маань 02 14 66 гэсэн тоог бүгэлсэн байгаа. Тэгээд тэг 2 1 4 6 6 гэсэн одоо тоог бүгэлсэн байгаа. Эхнийх нь 4 тоо бол мань хүний өөрийнх нь төрсөн өдөр гэж. Валентины баяраар төрсөн байх юм шүү. 66 нь өөрөөс нь асуусан. Мэдхгүй гэсэн. За. Тэмүүлэн амжилт хүсье. Тэмүүлэн бол өөрөө яг энэ сууж байгаа. Өвгийнхаа манай хүндлэнгийн хянагчаар сууж байгаа. Хүүхдүүд бас иймэрхүү юм дадстай байдаг шүү дээ. 4 гарч ирж байна тийм үү дээ. Хамгийн гол нь яг эндээс гарч ирэх 6 тоо зургуулаа дарааллын дагуу байх юм бол 50 сая төгрөг хойчин. За 4 дараагийнх нь 8. За эхний 2 тоо Тэмүүлэнгийн бүгэлсэн 0 2 14 66-аас нэлээд хол зөрж байна. За өнөөдрийн 6D дээр Тэмүүлэн нэг хувилбараар оролцож байгаа. За энэ хэд вэ? 6 байна. 6. Тэмүүлэнгийн 3 дахь тоо бол 6 биш. 1 гэсэн тоо байгаа. За дараагийнх нь 4 дахь нь 8 гэсэн тоо байна. 48 68. За одоо сүүлийн 2 нь сүүлийн 2. Тэг вэ? Тэг гарч ирсэн байна. За одоо хэд байх вэ? Хамгийн сүүлийн тоо шүү. Хамгийн сүүлийн тоо. 1. За 6D-гийн 6 тоо гараад ирлээ. За өнөөдөр яг заалан тоглож байгаа хамгийн бяцхан тоглогч буюу Тэмүүлэнгийн тооноос нэлээд зөрж байна. Бараг ерөөсөө таарсангүй те Тэмүүлээ. Тэгвэл зүгээр дахиад тоглох уу? Дахиад тоглоод үзээрэй заяа. За 4 8 6 8 тэг 1 гэсэн ийм 6 тооны ард 50 сая төгрөг нуугдж ирсэн байна. За хэрвээ эхний 5-ын буюу сүүлийн 5-ын та дарааллыг нь яг зөв таасан бол сая 500 мянган төгрөг буюу яг энэ 6D-ийн 2 дахь өндөр шагналыг эзэн болох шүү. Гэх мэтчлэн доошоогоо бас одоо явсан шагналууд байгаа. За эхний 2 эсвэл сүүлийн 2-ыг яг дарааллын дагуу та чадсан бол урмын хонжуур буюу 1500 төгрөгийн хонжуур очих байх. За одоо 1 минут үлдсэн байна. За манай нэвтрүүлэг жоохон давхан дээ. 120 сая төгрөгийн төлөө тоглож байгаа бүх хүмүүс анхаарлаа хандуулаарай. Нийтдээ 7 бөмбөлөг гарч ирнэ. Эхний 6 бөмбөлгийг дараалал харгалцахгүйгээр зургуулынгийн зөв тааж бүгэлсэн бол та 120 сая төгрөгийн эзэн болно шүү. За хамгийн ихнийх нь 34. Би нэвтрүүлэг болгон дээр хэлдэг. 34-тэй тоонууд ерөнхийдөө гарч ирдэг шүү гэж.
22. Ер нь бол нэг 2 3 ширхэг 30 хэд бол гарч ирдэг байхгүй. За одоо үнэн мань худлаа байна харж байна. 15. Тэр хөөрхий энэ 36 багтсангүй шүү. 15 урдуур нь орчлоо. 34, 22, 15. За 3 мөмлөг гараад ирсэн байна. За 4 дахь мөмлөг 19 гэсэн мөмлөг байна. 19 гэсэн мөмлөг байна. За 4 дахь мөмлөг нь 19, 5 дахь мөмлөг нь 5 дахь мөмлөг 18. Өнөөдөр 10-ийн 20 доторх 10-аас 20 хоорондох тоонууд 3 гараад ирсэн байна. За одоо 6 дахь мөмлөг буюу 120 сая төгрөг хожих тэр боломжит тоо бол 16. Ингэж гарч ирнэ гэж хэн санах вэ те? За хамгийн сүүлийнх нь буюу өнөөдрийн бонус мөмлөг. 31. Дараалал харгалцахгүй гэдгийг бас та бүхэн сайн санаад аваарай. За 120 сая төгрөг бол энэ л юм байна л да. 34, 22, 15, 19, 18, 16. 15, 16-г дараалалж бөглөөл 18, 19 гэж бөглөөл 2 алгасч 22-ыг бөглөөл тэгэл 34-ыг бөглөсөн бол 120 сая төгрөг. За харин бонус мөмлөг 31 гэсэн мөмлөг бол. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд үндэсний лотереогоор тоглодог тэр бүх хүмүүст бас хэрвээ одоохондоо таны бүгэлсэн тоо гарч ирээгүй бол тун удахгүй бас гарч ирэх бахаа л гэж би найдаж байна да. За ингээд манай нэвтрүүлгийг таалан болгоос үзэгчдээ их баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа. Дараагийн 7 хоногт уулзтлаа. Баяртай. Сайхан амарцгаарай. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний лотерей. Та 550 994 төлөөд 3 төрлийн дөрвөлдийц, хати 642 лотерейд оролцсон. Урвас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.